хоног 5 хоног ажиллахаар томилдог ирж байгаа. Тэгээ 5 хоногийн хугацаанд нийгэмд ёс зүйг дээдлэх харилцаа хандлагад эерэг өөрчлөлт гарах, олон талт үйлсийг дэмжих, Монгол хүний амин чанарыг эрхэмлэж, үндэсний ёс заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн аж төрөх байдалд хотын соёл, хамтын соёл, хэм хэмжээг төлөвшүүлэх гэсэн 3 зорилтын хүрээнд Орхон аймаг өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд дэд хөтөлбөрийг хэрэгжилж байна. Үүний хүрээнд хувь хүний хөгжлийн талаарх цуврал эгцэг бүх шатныхны дунд явуулж байна. Энд суугаад энэ хүний ярьж байгаа лекцийг сонсоод та бүгд бас нэгийг бодож хоёрыг тунгааж ажил амьдралдаа зохицуулахдаа бизнес сэтгэлдээ удирдахдаа бас тодорхой хэмжээнд үр нөлөөгөө өгнө гэж бодож байна. Яагаад гэвэл сая одоо 11 цагийн лекцэн суусан хүмүүсийн сэтгэл ханамж тэдний одоо бас ярьж байгаа зүйлээс бол үнэхээр одоо сайхан лекц байна. Бидэнд ийм зүйлийг бас олон удаа зохион байгуулж байгаа томоохон баяр наадмаас илүү эд хөрөнгөөс илүү томоохон хөрөнгө оруулалт болж байна гэдэг ийм зүйлүүдийг бас нэлээд ярьж байна. 5 хоногийн томилт ирсэн. Тэгээд өнөөдөр ирж чинь тэгээд эхний маань лекцүүд сая ороод хүмүүс манайг сайхан сэтгэл хангалуун бас сэтгэлдээ оюун санаанд хэрэгтэй зүйлүүдийг олж авсан байх гэж найдаж байна. Тэгээд Орхон аймгийн засаг даргын 5-ын газар иргэдийн төлөөлөгчтэй хурал тэгээд нийгмийн ардс Монголын эмэгтэйчүүдийн холбооны урилгаар ирсэн байна. Тэгээд 5 хоногийн турш өдөртөө бараг битүү лекцтэй арга хэмжээтэйгээ амьдралын сайн сайхан гэж юундаа оршдог юм бэ? Одоо Монгол хүмүүс өнөөдөр хамгийн чухал нь улс их орон хөгжиж байна. Гэхдээ бид нэр өөрсдөө сэтгэлгээ их засах хэрэгтэй байна, тийм. Итгэл найдвар, амьдрах итгэл, маргааштай итгэх итгэл, тэгээд сайн муу сайхан муухайгаа ялгах сэтгэл зүйтэй болох хэрэгтэй байна. Тийм учраас бид нэр одоо амьдрал хичнээн сайхан гэж хэд лекцийг зохион байгуулахаар хүрэлцэн ирээд байна. Хоёрдугаар ирчүүд амьдрахад бас их хүнд хэцүү нийгэм ирчихжээ. Амьдрал хичнээн сайхан гэж цуврал лекцийг 6 дугаар сарын 19-наас 23-ны өдөр хүртэл зохион байгуулагдана. Уг лекцийн зорилго нь нийгэмд зөв үлгэр дуурайлтай хувь хүн байгуулах хамт олоныг төлөвшүүлэн хөгжүүлэх, тэднэр дамжуулан гэр бүлийн боловсрол олгох, соён гэгэрүүлэх, эерэг нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд оршиж байгаа хэмээн зохион байгуулагч тэрлээ. Үгэн дээр Монголын өглөөг Монгол эмэгтэй хүн эхлүүлдэг тухай нарийн тусгаж бичсэн байна.